За энэ 62 сая доллараар баригдах 34.8 сая ам долларын зээлээр баригдах энэ хүү эмнэлэг маань хугацаанд орох байх гэж одоо энэчнээс нэг юм бид нар дэмжиж өгөөд явуулах байх л та. Гэхдээ үн өртөг нь бас нэг хэсэг хугацааны дараа өсчихвээ. Бид нар чинь нэг жилийн төсөв дээр нэг тоо тавьдаг, эх жил дахиад тэр нэмэгддэг. Тэрний дараа жил одоо юу гэдэг юм бас нэг төгрөгийн үн ханш буурсан ч гэдэг юм уу, татвар гайлын үн өссөн ч гэдэг юм ингээд үн өсөх эрсдэл бас гардаг. Энэ тал дээр ямархуу тооцоол эрсдлээ бас тооцож үзсэн байлгүй дээ л гэж бодож байна. За тэгээ хоёрдугаарт нь болохоор одоо бид нар энэ дээр бас нэг тодорхой хэмжээний авилгын асуудал гарчихгүй гэж би бас болгоомжилж байгаа. Уг нь би өнөөдрийн энэ хурал дээр нийслэлд одоо энэ эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр зөвшөөрөл өгдөг нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг нийслэлд барилга барихад тодорхой хэмжээний зөвшөөрөл өгдөг нийслэлийн хэмжээнд барилга барих үргэлжлүүлэхэд зөвшөөрөл өгдөг тэр дарга нарыг ирж оролцооч гэж уг нь хүсэлт хүргүүлсэн ирээг байх шиг байна. Тэгээ санал нь бол одоо яг энэ хоёр байгууллага дээр эн чинь нэг талаасаа бол бид нар эмнэлэг барих гэдэг байгаа. Эн чинь гэхдээ барилга учраас барилгатай холбоотой өгдөг зөвшөөрөл дээр нь бид нар их хурлаас яг ингээд зээлийн гаргаад өгдөг санхүүжилтийн шийдэд явуулдаг. Тэгтэл барилгын барих зөвшөөрөл өгөхдөггүй нийслэл дээр ингээд хувийн хвшлийнхэн бол үгээ хэлсэн сууж байгаа. Барих үргэлжлүүлэх зөвшөөрөл өгөхгүй байна. Бид нар эскизээ батлуулцаа, зураг батлуулцаа, өөрийнхөө газар дээр барилгаа барих гэхээр нийслэл дээрээс онлайнаар зөвшөөрөл өгнө гэдэг өгөгддөггүй. Тэгэхээр иймэрхүү асуудлууд гараад цаг хугацаанд бид нар энэ гой хүчин чадалтай, энэ гой үнэтэй эмнэлгээ ашиглалтанд авч чадахгүй. За тэгээ ингээд авч чадахгүй байж байгаа хугацаанд нь үн өртөг өсдөг иймэрхүү эрсдэл гарах үедээ гэдэг дээр нь бас болгоомжилж асуулт асуух гэдэг юм. Тэгээд гуравт болохоор энэ эрүүл мэндийн сайдад уг нь бол 8 сард хэлсэн санагдаад байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газар дээр шүдний эмнэлэг зөвшөөрөл авч чадахгүй онлайн гэдэг нэртэй тэгээ одоо болтол хариу нь гардаггүй, зөвшөөрөл нь өгөгддөггүй, сургийн сонсохоор тэнцээ нэг юм авилгын асуудал яригддаг. Бид нар одоо онлайн болцсон мөртлөө тэр лог дээрээс бүх мэдээллүүдээ түүж аваад авилгатай тэмцэх газар, эсвэл тэр холбогдох газар, нийслэл зөвшөөрөл өгöd байгаа газрууд нь өөрсдийгөө авилгатай тэмцэх газар шалгуулчмаар байгаа. Одоо бид нар нэг албан тушаалын одоо энэ хэрүүл хийдэг биш, ажил урагшилдаг одоо тогтолцоог л иргэд биднээс хүсэж байгаа. Бид нар энэ дээр нэг тойрогтой өөрчлөлт гаргаад одоо энэ барилга барьдаг, эсвэл энэ эрүүл мэндийн зөвшөөрөл өгдөг нөхдүүд одоо энэ 24, 25 онд өөрсдийгөө өгöd авилгатай тэмцэх газарт нэг шалгуулаатмаар байна. Энэ дээр энэ төсөл хэрэгжүүлэх гэж байгаа салбарынхан ямархуу байр суурьтай энэ дээр хариулт өгөөч. За согтоод гүшин асуултанд хариулъя. Сангийн сайд, болдын чухлын сайд хариулъя. 6 номер. За согтоод гүшин асуултанд хариулъя. За одоо их хурал дээр зээл сойрхон батлахын өмнө сангийн яамнаас тавих одоо бүх шаардлагуудаа бид одоо шалгаад бүрэн одоо нөхцөл хангас учраас оруулж ирж байгаа. Тэгэхээр таны санаа зовж байгаа зүйлтэй би одоо бас санал нэг байна. Яг таны ярьж байгаа тэр эрсдлүүд бий болсноос болоод нөгөө 6 сарын 1-нд төслүүд маань одоо ажил болж чаддгүйс хайрын төсөв болдог. Эсвэл эргэжиж эхэлж байгаа нь одоо дундуура төс төртгөн нэмэгдээ сунжраад өөр ингээд дампуураад алга болдог. За тэгэхээр энийг одоо бид аль болох энэ эрсдлийг бууруулахаас одоо олон талаас нь ингэж одоо шахаж ажиллаж байна. За энэ төсөл төр ингэж байгаа. Ер нь Монголын талын оролцоо их бага. Энэ Люксембургийн одоо их гүн тулс ялангуяа манайдар ингээд одоо 24 дэх жилдээ буцтгүй тусламж өгөөд ажиллаж байгаа байхгүй. Тэгээ маш туршлагатай болсон байна. За энэ төсөл төр Монголын талаас оролцоо маш бага. Энэ төслийн Монголын талын нэгж гэж байгуулагдах шаардлагагүй болсон. Яагаад вэ гэхээр Люксембургийнхэн талаас өөрсдөө санаа зовоод өөрсдөө менежментийн баг гаргая гэж байгаа. Тэрнийх нь одоо 800 мянган долларын төлбөрийг EBRD-гээс гаргая гэж байгаа. За одоо тэгэхээр Монголын талаас бид нар хийх ажлуудаа одоо захиалагч яам болон захиалагч эмнэлгээс одоо бидэнд тайлгнасан. За эндээ одоо нийслэлээс бүх зөвшөөрлөө авчижээ. Газраа авчиж, техникийн нөхцлүүдийн зөвшөөрлийг авчиж энэ хашаан дотроо юм байна. Одоо нэмж авах юм шаардлага байхгүй. Одоо зөөлөн сойрхон батлагдаад менежментийн баг нь гаднаасаа хүрээд ирнэ. За тэгээд тэр нөө тендер ментер худалдаа авах ажиллагаануудыг бол бүгдийг тэндээсээ зохион байгуулагдаад тэдний дүрмээр ингээд явах нэ. Тийм учраас хэдүүлээ энийг нэг чанган шиг атгаж аваад ингээд нэг гараанаас нь гаргаад тэгэл одоо ингээд хүлээгээ суух нэ. За нэмж хариулах юм уу те Чимбэр сайд. За 5 номер Чимбэр сайд
нэмж тайлбар мэдээлэгье. Цагт өдөр гүшүүн бас энэ тусгай зөвшөөрлүүд бүгд авагдсан байгаа. 22 онд нийслэлийн хот байгууллагууд барилгын хөгжлийн төвөөр баталгаажсан нийт 15 төрлийн тусгай зөвшөөрөл бүгд хийгдсэн, зураг төсөв хийгдсэн, ажлын зураг хийгдсэн, газрын сонголтоо хийчихсэн. Одоо ерөөсөө зээл та бүхэн сойрхон баталж өгвөл барилгын ажил нөгөө сонгон шалгуулалт зарлал тэгэл барилгын ажил эхлээд бэлэн байгаа шүү. Тэгэхээр бид одоо тэр алдааг бол давтахгүй, сунжирахгүй. Дээрэс нь эрсдлийн менежментийн хүртэл зөвлөх баг хүртэл авчихсан. За баярлалаа.